Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ Япон эмчнэр нарын хамтран бичсэн Супер З витаминээр арьсан харьцлах арга номын онцлог зөвлөгөөг хүргэж байна. Сайн амин дэмэн дэлхийн гоо сайхны салбарт гайхалтай шинжлэх зүйлийг авчирч байна. Японы гоо сайхны салбарт мэргэсэн 6 эмэгтэй эмч нарын бодит туршлага болон шинжлэх ухааны үндэслэлээр тулгуурлан супер витамин З-ийн тусламжтайгаар үзэсгэлэнтэй арьсанд хэрхэн хүрэх тухай гоо сайхны зөвлөгөөг танилцуулж байна. Энэхүү ном дараах 6 арьсны асуудлыг З витаминаар хэрхэн шийдэхийг зөвлөдөг. Үүнд цэнх нөсөө толб, батг, нүхжилт, хуурайшилт, арьсны чочрол, өвчлээ арьс унжилт, нүдний дорог хар хүрээ, арьс гундах зэрэг хөгшрөлтийн олон асуудлыг нэг бүтээгдэхүүнээр шийдвэрлэх чадвараараа гайхагдсан юм. Витамин З нь гоо сайхны уураг үүсгэх электронуудын чухал их үүсвэр юм. Номонд онцлоод буй супер З витамин, ердийн З витаминыг бодвол арьсны гүнд 10-аас 100 дахин илүү нэвтрэх чадвартай, усанд болон тосонд хоёуланд нь уусдаг дэвшилтэд хэлбэр юм. Энэ нь арьсыг чочроохгүйгээр хамгийн гүн давхаргад хүрч хөгшрөлтийн эсрэг хүчтэй үйлчлэгээ үзүүлдэг болохыг эмчнэр онцолдог. Цэвэр витамин З нь 3 үндсэн төрөл байдаг. Үүнд синтетик буюу байгалийн давс капсул гэсэн төрөлтөө, харин супер витамин З нь усанд уусдаг, тосонд уусдаг, амфибил буюу бүх зориулттай гэсэн төрөлтөн байна. Ихэнх хүмүүс З витаминыг зөвхөн орой хэрэглэдэг гэж андуурдаг. Эмч нарын зөвлөснөөр нарны хит ягаан туяа арьсанд хүрэхэд чөлөөт радикал буюу арьсыг хөшрүүлэгч бодисууд үүсдэг. З витамин эдгээр хорт бодисыг саармжуулдаг антиоксидант юм. Үр дүн нь нарнаас хамгаалах тосны дор З витаминд хүрэхүүл нарны туяанаас үүдэлтэй арьсны гэмтлийг 2 дахин илүү үр дүнтэй хамгаалдаг болохыг шинжлэх ухаан баталсан. Супер З витамин арьсны гүнд хүрэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол ионжуулагч төхөөрөмж ашиглах тухай юм. З витамин сөрөг цэнхтэй байдаг. Эмч нар энэ шинж чанарыг нь ашиглан арьсны гүнд хүргэх аргыг тайлбарладаг байна. Үүнд ионжуулагч төхөөрөмж нь сул цахилгаан гүйдэл ашиглан ижил цэнхтэй молекулуудыг бие биенээс нь түлхэх зарчмаар ажилладаг. Төхөөрөмжийн ажиллах механизм нь төхөөрөмжийг сөрөг горим дээр тохируулж арьсанд хүрэхэд төхөөрөмж болон З витамин хоёулаа сөрөг цэнхтэй тул З витамин арьсны гүн рүү хүчтэй түлхэгдэн ордог. Нэвтрэх чадвар. Зүгээр гараараа түрэхэд З витамины ихэнх хэсэг арьсны гадаргууд дээр үлддэг. Харин ионжуулагч ашиглавал З витамин арьсны гүн 30-аас 50 дахин илүү нэвтэрдэг байна. Супер витамин З буюу АВС нь өөрөө нэвтрэх чадвар маш өндөр тул ионжуулагчтай хосолсноор арьсны хамгийн доод давхаргуулах дермист хүрч коллагены үйлдвэрлэлийг шууд идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл таны үнэтэй серум арьсны гадна зүгээр л ууршид уусдаг бол ионжуулагч түүнийг яг хэрэгтэй газарт нь хүргэж өгдөг. Тэгвэл гэрээ нөхцөлд витамин З хэрхэн зөв хэрэглэх вэ? Нэгдүгüүрт нь арьсаа сайтар цэвэрлэн, хоёрдугаарт нь витамин З болон лойсон серумыг түрхдэг. Арьсаа хуурай байх үед нь ямар нэгэн тос түрхэхээс өмнө хамгийн түрүүнд З витаминээ түрхдэг. Учир нь тос түрхсний дараа З витамин арьсанд нэвтрэхэд хэцүү болдог. Гуравдугаарт нь чийшүүлэгч хэрэглэн. З витамин түрхсний дараа арьс баг зэрэг таталтаж магадгүй тул заавал чийшүүлэгч тосоор түржих хэрэгтэй. Дөрөвдүгüүрт нь нарны цус хэрэглэн. Өглөө бол заавал нарны цусаа хамгийн сүүлдэнд түрхнэ. Төхөөрөмжийн ажиллах зааварнд төхөөрөмжийнхаа хасах горимыг сунгаж нүүрнийхээ бүх хэсэг 5-аас 10 минутын турш зөөлөн хөдөлгөөнөөр инлэг гин. Төхөөрөмжийг ашиглаж дуусаад арьсны чигийг хадгалахын тулд чийшүүлэх цусаа заавал түрхнэ. Энэ үйлчилгээ нь нөсөө толго ирэхдээ арьс нь унжиж, уян хатан чанараа алдаж байгаа хүмүүс болон батхны дараах гүн соригтой хүмүүст илүү их үр дүнтэй байдаг. Витамин З-г 7 хоногт 2-оос 3 удаа хэрэглэж болох ба арьс дассан тохиолдолд өдөр бүр хэрэглэж болно. Гэхдээ шууд өдөр бүр хэрэглүүл арьс нь чочрол өгч магадгүй тул болгоомжлох хэрэгтэй. Анхаарах зүйлс. Түрхсний дараа баг зэрэг чимчгэнэх мэдрэмж төрүүл хэвийн бөгөөд харин улаах, хорсох, хуурайших зэрэг шинж тэмдэг илэрвэл түр зогсох буюу эсвэл баг концентрац руу шилжих хэрэгтэй.
Номын төгсгөл супер С витамины эмчилгээ хийдэг Японы 48 эмнэлгийн жагсаалтыг багтаасан байдаг. Энэхүү бүтээл нь зөвхөн уншигчдад зориулсан гарын авлага төдийгүй гоо сайхны эмч мэрэгчлэнүүдэд зориулсан үн цэнтэй их сурвалж юм. Супер С витамин нь таны арьсыг хөгшрөлтөөс 2 дахин илүү хамгаална. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.